Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2025 оны 6 сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн гайлын албан дотроос чөлөөлөх тухай хууль хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслийн хэлцүүлгийг Улсын хурлын чуулганы 2025 оны 6 сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж анхны хэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Төсвийн байнгын хороо 2025 оны 6 сарын 24-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлцүүлгийг Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйл заасны дагуу явуулж хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын хурлын гишүүдээс санал гараагүй тул Улсын хурлын гишүүн Даваас сүрэн Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлийн 39-24 заасны дагуу хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх гормын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ гайлын албан дотроос чөлөөлөх тухай хууль хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.